Хайвлог. Битээр явж гин. Хашаа. Битээр гэрлөө гарч байна. Хашаалаад ирнэ. Хошоор. Битээр ордс руу явж байна. Одоо тэгээд 10:25-аас Хөхотоос ордс руу автобус нь суун. Тэгээд тэр автобус маань автобуснаас яг хоцрох гол яг 10 цаг болж байна. Тийм ээ. Загас болж байгаа. Хөвчөнгөө шүнжэнгөө унтаагүй. Би нэг 4 5 болж хахад унтаад өглөө нэг 8 өнгөрөөгөөс ирээд тэгээ юмудаа бэлтжээд. Тэгээ одоо болохоор ордос руу гэрлүү харьдаг нь болохоор аавын талын хамаатнууд нь маргааш манай хушуунд ирнэ гэсэн. Тэгээд битэрийг аав хоёр дуудаад тэгээ битэр явж гинэ. Тэгээ Натусны буудлаас ордос хүртлээ юу л 530 минут л байраа. 96 цаг явах юм билээ манай хушуу руу. Манайх ч нөгөө ордсоос цаашаага бас дахиад нэг 2-3 цаг явах зайны хушуу байхгүй юу. Тэгээд 530 минут яваад очих юм билээ. Тэгээд тэр автобусын буудлаас ордос руу явхад нэг хүний 100 янаар явах юм билээ. Хамаагүй хямдхан тийм ээ. Богоноор явъя гэсэн чи богон амир хоорондоо гинэ. Хоорондын зайн маань 6 мургаан цаг хүлээж мүлээхээр байсан. Тэгээ бид тэр шууд автобусаар хорлолоо. Тэгээ одоо 6 цаг юу ийж димэрж явна да. Хөвчин бол ороод унтна гэсэн төлөвлөгөөтэй нөө. Тийм ээ би одоо ороод унтна. Хөвчин бол ороод унтна гэж байна. Би бас жоохон байж агаад нойроо өргөж байгаа тэгээд унтна да. За тэгээд энэ удаагийн влогтойгоо бүгдээрээ хамт байцгаагаарай. Битээр хушуун дээрээ буучлаа. Такси чинь аав ээж хоёр ирээгүй байна. Тэгэхээр такси хоёрыг гээд хоёлоо явж шít. Манай хушуу ингээд юм бүрхэн жижиг. Унтсан нэг зам. Хөргөн баазт. Аа. Нэгэ Аав ээж хоёр юу байхгүй байх шиг байна. Бит хоёрын хуучин машиныг харах уу? Энэ бол бит хоёрын машин байна. Гоё юм шиг багс. Даач эцэст нь ахгүй хөөх юм чаавас бүр ийм болчих. Ийм том машиныг Хөхөтө зогсоол олддгоо болохоор бит хоёр унж яваагүй. Аав ээж хоёрын жижиг машиныг унаа авчихсан. Бит хоёрын машин зүрх манайх дэлгүүрийнхаа гэрлийг асуугаагүй байна. Хөө юу болголоо та? Самбар хулгайлч. Ой наач харуултаа. Чи нохоно муурнах гэсэн. Аа биш юм. Өөртөө ажиллаа. Самбар хулгайлч. Дивэсэн ухсаа. Мунтикгүй аа. Микрофон авчи. Хараа юм асуу наашир та. Нэг хүн чамайг яагаад ингэ бэлэн өмсөө яваад байгаа хөвчин өвлийн бэлээ юм уу гэж асуусан бэлээ. Үгүй биш. Энэ бол гарын арсны өвчтөй болоод тэгээд заалчгүй эмчийн жогомар заалчгүй юм бэлээ. Тэг яваарай гэсэн. Тэр арсны өвчнийхэн зургийг юун дээр хажуу талд оруулчих за. Би энд дэжья. Тэгээд бит хоёр Хөхөтөд олон улсын эмнэлэг дээр хөвчингийн гарыг үзүүлээд тэгээд одоо юу яаж байгаа. Орой болгон 20 минут нэг юм тан дотор халуун бүлээ усаа найруулж байгаа. Тэгээ хөвчин гараа дүрээд тэгээд дараас нь дахиад 2 тос дүрхээд тэгээ бэлэгээ зүүдэг байхгүй. Тэгээ энэ янз бүрийн гадны бохирдлоос хамгаалаад бэлээ зүүж явж байгаа. Тэгээд өвлийн бэлээ бас биш.
машина алаад жохоогоораа. Жохон дулаахан газар бэжи. Намайг сормоос хэдэн төгрөгөөр хийдэг вэ гэж асууж байсан. Би сормоос 120 оноос 180 оны хооронд хийж байгаа. Саяасан бэчи. Энэ нэрэ хатаасан энэ борц амар гоё амттай хол замд зүгэндээ хийгээд аваа авцсан байхад гоё нэрээ явж чагаад үнэн гоё уйг гоё байд юм аа. Тэгээ өрөн байна. Харж гинөө. Энэ манай аав ээжийн өөрсдөө хийдэг өрөө гоё зузаан. Аюу гоё амттай шүү. Энэ хараа миний дуртай айраг биш шүү дээ. Энэ миний дуртай айраг. Яг Монгол айраг. Айргийг энд цэгийг гэж нэрлэдэг юм билээ. Энэ болохоор юу вэ? Энийг юу гэдэг лээ? Шарсуу. Шарсуу. Бид нар шарсуу гэдэг байх. Тийм. Шарсуу. За тэгээ нэг иймэрхүү байна да. Манай гэр. Хүйтэн байна. Өнөөрөө энэ дэс нэг юм гоё модын юмнууд эд ш харуулах уу та нарт? Модон ингээд идлүүд гайгаз энэ ингээд эднүүс ингээд бүгдээрээ дээр үгүй. Модон идлүүд. Бэн. Тийм. Энэ нөгөө шар тас шүү дээ. Манай аав ээжээ өөрсдөө хийдэг шар тас. Бэн. Тэгээд энэ нэр архийг би та нарт харуулах уу? Энэ арх. Энэ арда савтай мөртлөө арх. Энэ амар гоё. Бэлэн мэлгэнд хүнд өгөх юм бол өстой амар чамийн юм билээ. Бас ийм төрлөөр байна. Арх. Бэн. Монгол талын хаар 50 мянга гэдэг гэсэн ш тараа. Тэгэхээр чин ёоноор болохоор 100 муу ёонтай байгаа хгүй. Амар үнэтэй. Манай монголчууд талын харыг амар нугалж зардсан билээ. Энд чинь бол нэг юм талын хар заяа. Бураар болчих. Энэ талын хар. Тэгээ энэ цагаан бас талын хар. Ингээд талын хар бол бүгдээрээ. Тэгээд энд нэг 10 16 он биш ээ 20 он ч л үн чинь. Тэг 20 онтой байт юм билээ. Тэгсэн чинь 20 он чинь бараг л нэг уцаа өсрээд 10 мянгаас 15 мянган төгрөгийн хооронд байдаг юмыг Монголд 50 мянган төгрөг 60 мянган төгрөгөөр зардаг гэхээр бас амар байгаа. Хай хийж. Хай. Чиний WeChat-ыг нэг монгол нэмэгтэй авъя гэсэн шүү. Үнэри. Үний.英雄他觉得这家都是毁的，是不是？他讲的我讲了。喂，喂，第二户这要，第二户这，第二户这。Наатаа болчооч хоол идчихэж. 你好，米饭上一下，米饭。3碗还没上。你吹一下。 Энэ одоо юу юм?凉皮。说真话屌啊！真话不对。
红绿楼，好啊，看到他那个饲料，啊，熊猫的咯，韩国都啊，熊猫的，这王冰清，对那王冰是， 대왕이었다고 탔다. 고맙고. 관에서 뭔가 등대를 야치다. Хаяа. Үйлдвэр дээр ирлээ бид хоёр. Юу аваа явж байгаараа. андс. Цагаан тас. Бид нар ширээгээ засаж байна. Энэ шар тас гэж зүцгэн юу? Аа. Хаан тусгээ энэ эрик бүлээ гарсан хаан тусны юм байна. Энэ үнэ эргэ тогоонд ингээ халаага сэргээгээд тийм юм. Цагаан тас гэж байна. Борцогнууд байна. Шар тас байна. Аам. Шар будаа энэ хуурцсан шар будаа. Юм байна. За. Олон хүн ирэх болохоор үйлдвэр дээрээ үйлдвэр гэж үйлдвэр юм да. Дээр үе үйлдвэр гэх юм. Тэнд ширээ засаж байгаа. Манай гэрээ дүүрэн муур. Манайх энд нэрээ тэр талбай дээр зун болохоор ногоо тарьдэн шүү дээ. Тэгээ өөрөөсөө ногоогоо тариад тэгээ хэрэгэлчтэй. Хоол ундандаа. Сүүг өргөлж бай. Сүүтэй зөө чаныг гисэж том тогоо алуу. Тэгээ жижигхэн тогоон дээр харцаагаа чансан байгаа. Тэгээ нийлүүлээл. Тэгээ манайх үйлдвэр гээд яриад тахаар нөгөө зарим хүмүүс гайхаж магадгүй хөдөөл гэсэн үг шүү. Манай монголоор бол хөдөөл гэсэн хөдөө ирсэн байна л гэсэн. Тийм мэдстэй манайхаа тийм мэдстэй. Тийм байх уу? Одоо хүмүүс ирэх төгсөж байгаа. Тэгэл баг юмудаа билээ. Тэгвэл ямар хоол хийхийг би мэдэхгүй байна. Аав ээжийн зочид болохоор би мэдэхгүй байна. Дур мэдээж юм хийж болохгүй. Хийгснэм хийгээл ээжин дөө. Чи сая юу лээ? Хөвчин төмс ажилласан. 나 좋아해라. Хайр. 찬스 순돌릭дсэн заяа. Сүүчэд хасан. Юу гэлээ минь хайр. Хэлэхгүй. Ундыг нэттэй болсон. Тэр тоогооч угаасаа төлөгдөг тогоо авахд чинь би яах хэвтэй. Үгүй тэрнээс үг хэлсэн үгүй яриа л да. Миний хэлсэн үг ямар мөртэй тогоон төлөгдөг гэж бодоод сүү хөөрүүлж чаддгүй мэдтэн харсан үг чинь тогоо нь өөрөө угаасаа тэгж төлөөд идэг. Чаацаа гэж хасан сүү. Төлөөд идэг тогоон дээр угаасаа сүү хөөрүүлэхэд төлөгддөг заяа мэд. Хүүхтэй байх та. Инээтэл шүү дээ. Өндөр адил хоёлаа. Амаа. За, айгалж. Үгүй орой юм штэ. За миний мэддгээр би нэг бэцэний салаад байцаа өндөг өгөрцөйтэй салаад хийлээ. Тэгээ нэг юм Япон амтлагч ядсан штэ. Нэг юм ногооны тэрний хятад холбор юм уу? Энийг хийгээл хийцэн. Хүмүүс маань ирцэн одоо явж цай ягалж өгье.
Ямар ажил оногдсон бэ? Цай идэх ажил боллоо. Чамд ямар ажил оногдсон? Би сая салаад утгасан. Салаадаа үзэгчтэй бас хавзуулсан байгаа. Сүү уцалгаагүй. Сүү ээж буцалсан. Чи хавцлахгүй. Би чамд нэмэн шүү. Сэтэл сонслоо. Хөвчөн миний албаар уурыг үргэж байна. За тайлбарлаа. Хэлнэ үү? Аа? Тайлбарлаж хэлнэ үү? Юу? Одоо эхний ээлжинд ингээд яадаг үлээ? Цайгаа уун. Цай уун гэдэг нь болохоор сүдээ цай чанаад тэгээ чансан махаа тавиад борцог яв энтертэй тавьж өгдөг. Тэгээ энийхэн дараа хүйтэн зууш салааднууд орж ирнэ. Тэгээд дараа нь үнцэн олд гарч ирнэ. Одоогоор бол хүмүүстэй чансан мах цайгаа өгж байна. Манайх 3 хонь алсан байдیں۔ 2 дахь сүү хөөрүүлж байна. Одоо энэ тоон дээр хөөрүүлж байгаа сүү маань төлөгдөхгүй. Төрөний тоо яах аргагүй. Төлөгдсөн. Нэг саяны харуулсан үйл явц болохоор манай гэрт зочилсон аавын дүүнер болон эгчнэр тэгээд ураг садан хамаатан садан байгаа. Тэгээд энэд маань зочилж ирээд хүн гараад ирлээ. Зочилж ирээд тэгээд зочлоод ирсэн айлдаа ингээд айлаараа ингэж тус-тусдаа ингэж бэлэг барьж тэгээд мөнгө бэлгэнд өгдөг ийм ёстой юм байлээ. Тэгээд сая аав ээж хоёр бэлгээ авсан. За тэгээ одоо хоол болж байгаа. Тэгээд шүлтэй хоол ихлэ гарч ирэх юм байна. Шүлтэй бол болон шарун гэдэг манайхаар хууш ууртай адилхан гэсэн үг. Тэгээд тэднийгээ идэж уучаад ширээгээ зөвөрлээд зуушнуудаа тавиад тэгээд ерөнхийдөө найр эхлэх юм байна. Ээжийн хийсэн өрөн байна. Ами гоё амттай. Сүдээ цан дээр чансан мах. Одоо бидний цайлж байгаа илж үү? Одоо бидний цайлж байгаа илж үү? За уулаа илж өгөө. Энэс манай өрөм. Энийг сүдээ цанда жоохон ингэж дүрээд ингээд хөр амгаа. Нэг шууд сүдээ цанда хийч. Хоол хийж байна. Хаач юунд яаж 어떤 부차 스트레스 나린 집에 Бүнтүүдтэй шүү. 같은 Хоо дөрөв шүлтэй гол вэ? Борцтой юу? Борцтой. Өвгрийн борцтой. Бүнтүүдтэй. За манайхаар бол баг шүлтэй цайл юм да.
야, 일일이 너 감옥 안에 있네. 양반인도 감옥에 있어. 옛날에 나갔어. 사막도 잘못하고 있어. 你们俩现在是一个级别的哦，你们俩现在比那比我们见的最次数那个多。 яагаад гэвэл одоо за чимээ 10 жил боллоо үнэндээ за энэ 10 жилийн хооронд одоо ахад дүү ээж нар одоо бүгдийн чиач нар болоо дэмжүүлсэн гавсруулсан учраас ариун байна. Тэгвэл одоо ерөнхийдөө санаачсан зүйлүүд ариун байна. Ингээд илтгийг одоо давшааныг одоо байна. За ихэр гасараатын алуусаас дэмжээ чи хэлээр нь одоо 10 ухаанаар за багш. Тэгээ юу ч гэсэн санаагааны илтгийг нэлээд удалаа. Энэ осаваад ариун төрлийн төлөвлөгөөд болоод ирсэн та надад онц талархаж байна. Нэг манай нэг гэрийнх нь одоо даяар том талархсан сэтгэлээр нийлгэж шүү. Одоо Арих засж байна. Арих барьж байна. Нэг Ora хийж. Ямар хоолоо. Хүйцээ. Юуны мах. Хаймах, хатаасан хаймах. Өвөр Монгол хууцаа гэдэг нь хатаасан үхрийн махтай төмөстэй хоол хургыг хууцаа гэдэг байгаа. Тийм үү? Одоо бэлэн болохоор нь харуулъя. 일요일 3번 얘기도 오고. 아주 хоёр тухтаж, гурав тухтаж. 진짜 хоёр тухтаж. 어떻게 어떻게 언제 맞아요, 닥쳐. 신기해 합주. 야, 지금 니. 조금 뒤 뒤무 뒤 뒤인데.